Монгол улсын засгийн газраас дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдэд татаа авах шийдвэрийг гаргаснаар манай зам тээврийн яам бас сайн ажиллаж үндэсний агаарын тээвэрлэгч Мят компани өчигдөр 3 сарын 10-ны өглөө 7 цаг 40 минутаас нисээд нислэг үлдээд 9 цаг нисээд тэгээ өнөө өглөө 4 цаг 41 минутанд амжилттай газардаж эх орондоо дайны бүсэд байгаа 91 хүнийг авчирсан. За энд бол бас манай халдварт байгууллагад хамтарч ажилласны үр дүнд Арабын нэгдсэн Эмират улсын агаарын цэргийн хүчин за мөн холбогдох бусад байгууллагууд бас хамгаалтын дор хөргөж өнөөдөр бас амжилттай газардлаа. Энэ бол бас Монгол улсын засгийн газар дайн бүхий бүсээс иргэдэд авчирсан одоо бас анхны тохиолдол амжилттай гүйцэтгэлээ. Уг уургийг амжилттай гүйцэтгсэн нислэгийн баг экипаж 20 хүнтэй тусгай экипаж хөрсөн. Мят компани удирдлагууд, зам тээврийн яам, гадаад харилцааны яамны удирдлагууд бас засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байгааг уламжилж өгөхийг хүсэж байна. Талархал илэрхийлээд байна.